Обасүтэ буюу Японы эртний харгас уламжлал. Япон улсад нэгэн аимшигтай уламжлал байсан нь нас өндөр гарсан хүмүүсээ бөглөө ууланд авчиж хаях юм. Мэдээж орчин цагт тус уламжлал халагдсан ч гэлээ. Өдрөөс өдөрт залуус зөөрч ахмадууд алширч байгаа Япон улсад энэхүү ёс заншил эргэж ирэхийг үгүйсэхгүй болжээ. Амнаас ам дамжин яригдсан тус уламжлал ёс заншил үнэхээр боддоор оршин байсан эсгэд эргэлзээ төрнө. Ахмадуудаа тэгж их хүндэлж дээдэлдэг ард түмэн байхад өөхөх төгсөн аав ээжигээ ууланд аваачиж хайна гэхээр санаанд багтамгүй. Тийм ч учраас тус заншлын талаар судалж үнэхээр бодтой эсхийг тодруулахар хичээлээ. Үр дүнд нь тус уламжлал гэгдэж буй зүйл нь Япон ардын үлгэр байжээ. Япон ардын үлгэр Обасүтэ Яма эмээг ууланд хаяхаас сэдвлэж уг яриагарч олон жил яригдсаар бодит мэт болсон нь энэ. Энэ домгийг та бүхэнд ярьж өгье. 1-р түүх. Нэгэн цагт Японы хаант улсад 60 нас хүрсэн хүмүүсийг ууланд аваачиж үхэх хэмээн үлдээдэг байв. Учир нь тухайн үед Япон улс тэр даяар өсөглөнд нэрвэгдэж хоол хүнсний гачигдалд орсон тул хүнсээ хүн амдаа тааруулахын тулд 60 хүрсэн хүмүүсийг ийн үхэл рүү түлхдэг байжээ. Цаг хугацаа өнгөрч хүмүүс хангалттай хоол хүнстэй болж ирсэн ч ахмадуудыг ууланд аваачиж хаях тушаалыг цуцалсангүй. Тус нутагт амьдардаг нэгэн өвгөн 60 нас хүрв. Түүний хүү болон ач хүү нь сагсанд хийж үрсээр уулыг зорно. Хинч төрсөн их эцгийгээ өөхөг гэд хаяхыг хүсэхгүй ч тэдэнд өөр сонголт байсангүй. Уул шигүү бөгөөд өдрийн цагаарч нар тусахгүй харанхуй байдаг. Очих самдаа тэмдэглэгээ сайн хийхгүй бол буцах самдаа төөрчч мэднэ. Сагсанд сууж үхэл рүүгээ алхамаар ойртох өвгөн сагсны модыг хугалж замд тэмдэгүүлдэг хач. Ач хүү өвөөгөөсөө "Өвөө, та ойгоос буцах замаа тэмдэглэж байгаа юм уу? Хэрвээ таныг буцаад очивол бит хоёрыг ноёд шийтгэн шүү дээ" гэв. Харин өвгөн хариуд нь "Би эндээ үлдэж өгөх болно. Харин та хоёрыг буцах замдаа төөрөхгүй гэсэндээ тэмдэг үлдээж байна" гэхэд хүү ач хүү хоёр нулимс туслуулан уйлж эхлэх нь тэр. "Биднийг уучлаарай аваа. Монхог хүүгээ өршөө" хэмээн уйлангуйхад "Зүгээр дайхуу минь хурдан яв. Харанхуй болохоос өмнө гэртээ хурдхан буц" хэмээн аажуухан хоолоогоор аав нь аргадангуй хэлэх ач. Харин хүү эрс шулуудан "Үгүй аава, та бидэнтэй хамт буц. Бид таныг байшинд нуугаад байж дөнгөнө" гэв. Өвгөн хүүхдүүдийнхээ хамт гэртээ иргэн ирж арын өрөөндөө нуугдан амьдрах болов. Хэдэн жилийн дараа зэрэгэлдээ хөрш нутгийн элч морилж нэгэн тааврыг тус улсын иргэдээр таалгав. Тааж чадвал их хэмжээний шагнал өгөх бөгөөд хинч тааж чадахгүй бол улс хооронд дайн эхлүүлж монхог иргэдийг хомроглон устгах төлөвлөгөөтэй байжээ. Таавар нь ижил өнгөтэй, ижил хэмжээтэй хоёр могоог үзүүлж аль нь нэр, аль нь эм болохыг таах байв. Ингэхдээ яаж таасан гэдгээ зөв тайлбарлах ёстой аж. Тосхон бүрээр явж хүмүүсээс суухад хинч зөв хариулж чадсангүй. Энэ нь эзэн хааны чихэнд хурж ихээхэн сэтгэлийг жилээхэд түргээд байжээ. Харин нэгэн өсвөр насны хүү тус тааварт зөв хариулж чадсан нь гэртээ нуугдан амьдарч байсан өвгний ач байх нь тэр. Хүү могооны ир имийг ялгахад их амархан шалан дээр хөвгөн дэвсэж могоог дээр нь тавина. Хэрв могоо хөдлөхгүй байвал им мүлхэж эхэлбэл ир гэсэн үг хэмээв. Түүний хариулт зөв байсан тул хаанаас үүнийг мэддэг болсныг асуухад өвөөгөөсөө мэдсэн гэхэд хүмүүс гайхаж "Өвөө чинь өдийд үхсэн байх ёстой шүү дээ" гэж лавшруулан асууна. Хүү сандран "Өвөө маань уул руу явхаасаа өмнө хэлж өгч байсан юм а" гэжээ. Мэргэн хүүгийн тухай дуулсан эзэн хаан түүнийг ордондоо урьж шагнаж урамшуулв. Тэрээр хүүгээс нэг хүслээ хэлхийг хүсгэд хүү ахмад наснуудыг уул руу аваачиж хаяхыг болиулж өгөхийг гуйв. Эзэн хаан гайхширч шалтгааныг асуухад хүү "Үнэндээ өвөө маань амьд байгаа. Тэр надад тааврын хариуг хэлж өгсөн юм. Удаан амьдарсан хүмүүс олон зүйлс мэддэг. Залуу хүмүүсээс илүү амьдралын туршлагатай, ухаантай. Тэднийг ямар ч шалтгаангүй өгөхөд хүргэх нь хэтэрхий харгас арга" хэмээн тайлбарлахад эзэн хаан түүний хүслийг биелүүлэхээ амлаж ахиж хүмүүсийг уул руу аваачиж орхихыг болиулжээ. Энэ цагаас эхлэн ахмадуудаа хүндэтгэж тэдний сургаалыг сонсож дээдэлж амьдрах болсон аж. Япончууд аав ээж гэлтгүй ахмад настай хүн бүрийн хүндтгэдэг нь тус домог ярианаас улбаатай хэмээн үздэг байна. 2-р түүх.
Намар цагт Кёотод амьдран суугч нэгэн эр Шинано аймгийн Сарашина руу гайхамшигтай сайхан сарыг харахаар явжээ. Басуутай уулан дээр гарч тэргэл сарыг харахаар болов. Тэр уулын тэгш орой дээр гарч сар мандахыг хүлээж байх зуур хижээл насны эмэгтэй түүн рүү ойртон ирж ярилцжээ. Эмэгтэй өөрийгөө Сарашинагийн уугуул нэгэн бөгөөд өнөө шөнийн сар ур урдуудынхаас илүү гэрэл хийгээтэй сайхан харагдах болно гэжээ. Кёотогийн эр эмэгтэйгээс энэ газрын тухай наривчлан асууж цуу яриа буюу настай эмэгнийг таяж орхисон хэргийн талаар асуужээ. Эмэгтэй түүнд энд таягдсан настай эмэгний тухай болон түүний зохиосон шүлхийг ярьж өгөв. Уг шүлэг төгөөлөхтэй энд Сарашинад юу ч уйдгарсан зүрхийг минь сэргээхгүй. Басуутай уулын оройгоор харагдах тэргэл саран гарсан ч ялгаагүй гэжээ. Дараа нь эмэгтэй булш руугаа заав. Энэ ганцаардмал тусгаарлагдсан газар эмэгтэй мурштай цуг уламж хүйтэн хүндий санагдаж ирэв. Дараа нь эмэгтэй сартай цуг өөрөө тэнгэрт харагдаж залуу эрд өөрийн бүжиг дуугаа толиулах болно гэжээ. Эмэгтэй сүулт нь өөрийгөө тэртээ их олон жилийн өмнө уулан таягдсан настай эмгэн болохыг хэлж моддын цаагуур орон алга болжээ. Настай эмгэн шөнийн агаарт замхарсны дараа Сарашинагийн уугуул эрэхтэй гарч ирэн Кёотогийн эрд настай эмэгний домгийг ярьж өгөв. Түүнд өнөө шөнийн дүлтхийг санал болгов. Шөнө дундын үед цэлмэг тэнгэрт саран хурцаар гэрэлтэж ирэв. Кёотогийн эр сарны сайхныг бишрэн суутал настай эмэгний сүнс цагаан өмөрхтэй гарч ирэв. Тэр сарны сайхныг энэ газартай хослуулж сартай холбоотой буддын шашны домгуудыг өгүүлв. Настай эмгэн өнгөрсөн өдрүүдийг санагалзан дурсаж бүжиглэн байтал өдөр эхлэх болжээ. Залуу уулнаас бууж настай эмгэнийг орхин отоход эмгэн эрт цагт уулан дээр хүүлэхээр хаягдсан шигэ дахин 20 ганцаараа үлджээ.